Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Ардсан Солонгос улсын гадаад хэргийн сайд бүгд найрамд Хятад ард улсад альчилж байгаа юм байна. За түүний хувьд бүгд найрамд Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар энэхүү альчлах болсон тухай мэдээллийг хоёр улсын хэвлэл мэдээллийн зүгээс өгсөн байна. Бүгд найрамд Ардсан Солонгос улсын гадаад хэргийн сайд Чо Сон Хи Пхёнгянаас бүгд найрамд Хятад ард улсыг зорьсон тухай мэдээллийг Нямгарагт тус улсын төрийн хэвлэлээс мэдгдсэн байна. Чо Сон Хи бүгд найрамд Хятад ард улсын гадаад хэргийн сайдын урилгаар Бямгарагаас Мягмар гараг хүртэл Хятад альчилж байгааг Умард Солонгос болон бүгд найрамд Хятад ард улс хоёулаа баталгаажуулан мэдгдсэн байна. Бүгд найрамд Хятад ард улсын гадаад харилцааны яам бүр гарагт гаргасан мэдээлэлтэй бүгд найрамд Ардсан Солонгос улсын гадаад хэргийн сайд Чо Сон Хи Ван Игийн урилгаар 9-р сарын 27-наас 30-ны өдрүүдэд Хятад улсад альчлана гэж мэдгдсэн байна. За түүний хувьд бол өөрийн хувийн хэрэгцээндээ зориулсан онгоцоор Пхёнгянаас бүгд найрамд Хятад ард улс руу зорьсон гэдгийг бүгд найрамд Ардсан Солонгос улсын төв хэвлэл болох Кисиний агентлаг мөн мэдээлсэн байна. За Чо Сон Хигийн хувьд умардын төлөөлөгчдийг хамт болвол явсан байна. За түүнийг бол яамны удирдлагууд болон бусад төлөөлөгчд үдэн гаргасан байна. Бүгд найрамд Хятад ард улсын сас тус усад суугаа элчин сайд Ван Инжу мөн өдөж үйл ажиллагаанд оролцсон гэдгийг Кисиний агентлаг мэдгдсэн байна. Чо Сон Хигийн айлчлал нь бүгд найрамд Хятад ард улсад хийлж байгаа энэхүү айлчлал нь Умард Солонгосын 10 дугаар сарын 10-ны өдөр болох Солонгосын эрх баригч хөдөлмөрийн нам байгууллагын 80 жилийн ой зориулсан томоохон хэмжээний цэргийн парад зохион байгуулалттай холбогдож байгаа. За магадгүй энэхүү цэргийн парадад бүгд найрамд Хятад ард улсаас өндөр дэд хэмжээний зочин урах сонирхолтой байгаа учраас энэхүү бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүгд найрамд Хятад ард улсад альчсан байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа. Бүгд найрамд Ардсан Солонгосын улсын удирдагч Ким Жон 9-р сарын 3-ны өдөр Бээжин хотноо босон цэргийн парадад бол оролцсон байгаа. За тийм учраас бүгд найрамд Хятад ард улсаас бүгд найрамд Ардсан Солонгос улсад болох цэргийн парадад өндөр түвшний зочид төлөөлөгчд ирүүлнэ гэж найдаж байгаа юм. За түүний хувьд бол тухайн бүгд найрамд Хятад ард улсад болсон цэргийн парадын үеэр Хятад улсын дарга Ши Жинпинтэй яриа хэлцээ хийсэн. За энэ бол хамгийн сүүлийн үед Чо Сон Хи бол түүнийг тухайн үед нь дагалдан явсан байна. За хоёр улсын хувьд бол 1950-ад оноос эхлээ Солонгосын дайны үед бол хоёр улсын харилцаа бэхжиж ирсэн. За тухайн үед бол бүгд найрамд Ардсан Солонгос улсыг дэмжиж байсан улсуудын цөөн улсуудын тоонд бол бүгд найрамд Хятад ард улс багтаж байсан. За мөн тусгаар тогтносон энэ улсын хувьд бол цөм нисгтэй болох ирмэлцэлтэй байдаг. За энэ ирмэлцэлт нь бол ямар нэгэн хэмжээгээр бүгд найрамд Хятад ард улсыг бас тусалцаа үзүүлсэн гэж үздэг. За мөн тус улсын хувьд бол дипломат эдийн засаг улс төрийн чухал дэмжлэгийг бол Бээжингээс авах юм хандлагатай байдаг. За гэвч бол сүүлийн үед Пхёнгяны зүгээс Оросын холбооны улстай харилцаагаа улам бэхжүүлж байгаа. Өнгөрсөн жил бол хоёр улс батлан хамгаалах хэлцээр стратегийн түншлэлт бол гарын үсэг зурсан. За энэ явдал нь бол хоёр улсын харилцааг үргэлжлүүлэх. За цаашлаад бол Умард Солонгосын цэргүүд Украинд Оросын холбооны улсыг дэмжин тулдах нөхцөлийг бий болгосон байгаа. Тэгэхээр энэ бол хоёр улсын харилцаа хэрхэн өргөжж байгааг бол харуулж байгаа. За мөн Пхёнгяны зүгээс Хятадын тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн эрх байдал хөгжлийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд Хятадтай байр сууриа нэгтгэх сонирхолтой байгаагаа мэдгдсэн. За Ким Жон Un энэхүү мэдээллийг бол хийж байгаа. За Ши Жинпин Ким Жон Унд хандаж хэлэхдээ хоёр улс альва дэлхийн нийтэд өрнөж байгаа үйл явдалд бол харилцан зохицуулж байр сууриа нэгтгэж илэрхийлнэ. За мөн нийтлэг ашиг сонирхлоо хамгаалах ёстой гэдгийг бүгд найрамд Хятад ард улсын төрийн хэвлэлүүд мэдгдэж байгаамаа.